Мосфильм кино студ Продис Фильмаг Медитерранийн синемагийн хамтын бүтээл. Уран бүтээлийн 4-р нэгдэл төлөвлөж байна. Игорь Костолевский, Наталья Белохвостикова нар Тегеран 43 киноны гол дөрүүдэд тоглолоо. Дөрүүдэд Ален Делон, Курт Юргенс, Армен Жигарханян, Альберт Философ болон бусад жүжигчид оролцсон тоглолоо. Pendant près de 35 ans, l'affaire que je me propose d'évoquer a été enveloppée du voile du mystère. Mais le temps passé, un événement nouveau a surgi qui peut fournir une solution à cette énigme. 35 жилийн турш энэ уулзалт нууц хэвээрээ байсан бөгөөд харин энэ бүхэн тайлбар өгөх сайхан боломж гараад байна. Servir d'intermédiaire entre lui-même, Erich Bechler, et les éditeurs dans la perspective de faire publier un manuscrit qu'il possède et qui comporte une tentative d'assassinat. Манай албан өрөөнд Эрих Бехлер ирсэн бөгөөд бидний яриа түүний дурдтгалын гар бичмлийг нийтлүүлэх талаар болон түүний ажиллаж байсан өрөөнд халдан орох оролдлого хийсэн талаар яриа өрнөсөн юм. Бехлер бидэнд баримт бичгийг дуудлагаар худалдах ажлыг даалгасан бөгөөд энэ халдлагатай холбоотой кино материал аль эртнээс хаажсан нь тодорхой биш болчиход байгаа юм. Bande de films jusque-là inédite. Or, M. Bech-Lecomte estime que cette affaire pourrait... Ноён Бехлер энэ хэргийн учрыг олж өгөхийг хүсээд энэ ажилд $3 сая төлөхөө санал болгоод байгаа юм. En l'occurrence, d'une tentative d'assassinat sur les personnes de Roosevelt, Staline et Churchill durant la conférence de Téhéran en 1943. Энэхүү яриа 1943 онд Тегеранд болсон Черчилль, Рузвельт, Сталин нарын уулзалтын талаар байсан юм. Эрих Бехлер гэж тэрний жинхэнэ нэр үү? Үгүй, энэ бол нууц нэр. Гар бичмэл нь хаана байгаа вэ? Банкнд. Та тэр баримт бичгийн үнэн гэдэгт итгэлтэй байдгүй. Шинжээчид Гитлерийн гарын үсэг мөн болохыг баталсан байгаа. Та бүхэн шинжээчдийн дүгнэлтийг миний нарийн бичиг хадагтай ариалаас авч танилцж болно. Эрих Бехлер өөрийнхөө дурдтгалыг урд нь яагаад хэвлүүлээгүй юм бэ? Миний үйлчлүүлэгч энэ асуултанд намайг хариулахыг зөвшөөрөөгүй. Энийг тэр өөрөө хариулах байх. Ноён Бехлер энэ байна. Та бүхэн асуултаа тавчхан асуугаарай. Зураг авах хэрэггүй. Та гар бичмлээ яагаад өмнө нь хэвлүүлээгүй байсан юм? Энэ баримт бичгийг хариуцаж байсан хүн амьд үлдсэн юм.
Тэр энэ хэрэгтэй өөрийн холбоотой хэмээн хэн нэгэн чалчихвэ гэж имэж байсан юм. Тэр тоглоом мэддэггүй хүн. Харин одоо тэр өөрөө тоглоомоос гарсан. Тэр өгчихсэн юм уу? Үгүй ээ, тэр шоронд байгаа. Яалаа гэж алан хядсан гэж. Bougez pas! Bougez pas! Personne ne bouge! Ноён Дэгрэн. Уучлаарай, би яарч байна. Бурхан минь заавал одоо гэж юу дээ. Цагдаа нар үргэлж хоцорч байдаг хүнийг буруутгадаг юм. Та намайг заавал энд байцаах хэрэгтэй юу? Та явна уу? Ноён Дэгрэн, таны цагийг жижиг сажиг зүйлээр дэмий өргөх гээгүй шүү. Надад танаас гуйх жаахан гуйлт байна. Ердөө ганцхан. Бэнийг ямар гуйлт вэ гэдгийг мэдэж байна мөрдөгч. Та миний үйлчлүүлэгчтэй уулзуулж өгөөч л гэж гуйх гэж байгаа байх. Яг тийм. Та тэрний хаягийг мэдэхгүй. Тэр хэрэг болохоор өөрөө тань дээр ирдэг гэж та надад хариулахыг ч мэдэж байна. Та их сайн тааварлаж байна шүү. Баярлалаа танд. Хамгийн энэд дээр би үнэхээр тэрнтэй яаж уулзахыг мэдэхгүй. Хамгийн ачаалхалтай нь би танд итгэж байна ноён тан. Бидний яриа ингээд дуусчихв. Тийм ээ, сайн сайхныг хүсье. Баяртай. Энэ хэвлэлийн хурлын талаар та ямар сэтгэгдэлтэй байна? Одоохондоо хэлэхэд хэцүү л байна. Таныг ядарч байгаа бол намайг уучлаарай профессор. Гэхдээ манай институт энэ мэдээллийг маш их сонирхож байгаа. Та тэр үйл явдлын нэг оролцогч байсныг мэдэх болохоор бид танд хандахаар шийдсэн юм л да. Би бүрэн эрхтэнхийн хувьд танд нэг санал тавих гэсэн. Та Парис болон Лондон явж баримт бичгийн болон кино материалын үнэн эсхийг тогтоох шинжилгээний ажлыг хийх хэрэгтэй байна. Та зөвшөөрч байна уу? Өглөөний мэд хүндэт зарчигчдаа та бүхэнд Аэрофлотын нэрийн өмнөөс Ту 54 онгоцны нисэг багийнхан мэдчилж байна. Москва Парисын чиглэлийн нислэг үргэлжилж байна. Өмгөөлөгч Дэгрэний өрөө тэр байна. Дуудлага худалдаа Лондонд болно. Хадагтай би Баяртай ноён. уучлаарай. Өдрийн мэнд. Үгүй ноён тан. Нэг ч кино театрт хальс өгөхгүй. Тэр нэг телевизийн компанид зарах юм уу эсвэл түрээслүүлэхээр яригдаж байгаа. Тиймээс та бодлоо өөрчлөх болж дээ. Үгүй дээ ноён тан. Танд яагаад тусалж Хадагтай чадахгүй. би ноён Дэгрэнтэй ярилцмаар байна. Харамсалтай нь энэ боломжгүй. Түр хүлээгээрэй. Тэр одоо Нью-Йоркт байгаа. Ноён Лигрэн үү? Тийм ээ, харин та. Ноён Джонсон таныг тасуулахаар явууллаа. Би тэрний нарийн бичиг. Намайг Жаклин Эстэг гэдэг. тэргээр яах нь вэ? Манай гудамжны хөлгөө ингэж авах юмгүй болохоор та зарсан газараа хүрэх гэж хамаг цагаа өрөх болно. За тийм байж. Цаг үрхээ болцгоё.
Яачваа. Эвдэрсэн бололтой. Энийг та битгий анзаараа. Явцгаая. За тэгье. Тэгээд Юун хальсч тухай хаана? ярьж байгааг ч ойлгохгүй байна. Та ухаантай хүн. Намайг юун тухай яриад байгааг мэдж байгаа гэж бодож байна. Тэгээд тэр киноны хальсыг хийж Юун байна. кино? Мэдхгүй царайлах хэрэггүй дээ. Та ч нэрүүл үү? Хэрвээ би одоо танаас хальс авахгүй л та алуулах болно. Йоо, тэгээд хэн намайг алах юм бэ? Та биш үү? Мэдээж би биш ээ. Хүн олно гэж бодож Хэн? байна. Дэрэгдүр өнгөрч байгаа хэн ч үж болно шүү дээ. Жишээ нь малгайтай хүн. Эсвэл энэ хүн. Эсвэл тэр Энийг нэгэн шилдэг ав. хүн. Би явж болох уу? Үгүй. Жаахан хамт явцгаая. Нааша. Баяртай ноён лэгрэн ажилд ор. Баяртай. Чэнд өмнө нь ярьж байсан уу? Үгүй ээ. Одоо миний ирж. Зугаацаж ав. Хагас цагийн дараа Сэм чамайг явуулнаа. Моин Джонсон уу? Өмгөөлөгч Легрэн. Миний машин танаас 2 цагийн өмнө ирсэн. Та хаана байсан юм бэ? Би юу? Би таны нарийн бичиг болон түүний найз нарын ачаар цагийг их сайхан өнгөрүүллээ. Их ээлдэг хүмүүс байна лээ. Сони та сүүлийн 10 жил миний нарийн бичгийн ажлын албаг миний эхнэр хийж байгаа юмсан. Тийм байдаг байж. Харин одоо би танд Парист ирсэн учраас хэлье. Таны энэ орооцолдод байгаа хэрэг бол таны бодож байгаагаас ч аюултай хэрэг шүү гэдгийг урдчлан сануулмаар байна. Би онгоцноос бунгутал дээрэмдүүлчихлээ. Та яагаад ийм урт тайваг ойлголоо? Үгүй ээ, надад Нью-Йорк их хөгжилтэй хот шиг санагдаж байна. Гэхдээ би энэний тулд ирээгүй. Хальсаал зарах гэсэн юм. Хальсаан байна. Та сонирхоод л байна уу? Өмнөх өсөж их. Хальс Парисын банкны сейфэнд байгаа. Тэгвэл бэксэр зүг авцтай. Та их гомоо юм хийдэг хүн байна шүү. Та тэр хэвлэлийн хурлын дараа миний албан өрөөнд ирж ил байдаг. Надад өөр арга байсангүй. Цагдаа нар таныг сонирхоод ихэрч гисэн байна лээ. Би хөлсний тэрэг дотор сууж байхдаа мөрдөгч таныг зочид буудлаас гарч ирэхэд уулзж байхыг тань харсан. Би цагдаа нараас айхгүй. Харин энэ хүнээс л айж байна. Тийм ээ, таны зөв. Миний хальсыг гэн цагаан өдөр Нью-Йоркийн гудамжинд дээрэмдээд явчихсан. Энэ тэдний хүмүүс тэр дэлхийн олон орны алын хядах байгууллагатай хамтарч ажилладаг юм. Тийм ээ, би энэ тухай сонссон. Би одоо танд өнгөрсөн хугацаанд болсон бүх үйл явдлыг харуулсан нэг сонирхолтой альсыг үзүүлье. За, ажилд орох уу? Байдлыг санаж байна. 9-р сарын 12-нд Скорценигийн удирдсан хорлон сүйтгэгчдийн бүлэг хоригдож байсан Муссолинийг сулсан юм. Харин би энэ ажиллагааг өөр хүн удирдах байсныг мэдэж байна. Түүнийг Шернер гэдэг хочин балаач. Тэр 3 дугаар Рейхийн хамгийн чадамгай мэрэгсэн алуурчдын нэг байсан юм. Тэгэд ч Гитлерийн хамгийн нөлөө бүхий хүн нь байсан. Тэрнээс бүгд айдаг байсан. Бүр геймлэр хүртэл. Хардаа Мусалийн хувцас аж сольж амжаагүй байна. Ямар сэтгэл хөдлөсөн уулзалт вэ? Дуран баруун тийшээр ихээр анхааралтай хараарай. Тэр Шернер байна. Тэр малгайгаа өмсөж байна. Харин энэ Мусалины хүү. Ноён Легрэн тааж итгэхгүй дээ. Энэ амжилттай хулгайны дараа Гитлер бараг галд зурхад өгсөн. Түүнд Черчилль, Сталин, Рузвельтийг алах аимшиг санаа төрөөд байсан. Бүр довтлох төлөвлөгөөгөө хүртэл гаргачихсан байсан юм. Энэ төлөвлөгөө маш олон хувилбартай байж ирдэ. Бас л дахиад Шернер. Энэ ажиллагаанд дэлхийн хэдэн зуун тусгай ажилчид элссэн байсан. Мэдээж тэд энэний эцсийн зорилгыг мэдээгүй л дээ. Харин Шернер энэ төлөвлөгөөг нэг бүрчлэн мэдэж байсан. Тэр маш хүнд алан хядах механизмыг ажилуулах түлхүүр болж өгөх ёстой байсан юм. Гэхдээ тэр ч гэсэн Скорцени ч гэсэн энэ нууц хизээ нэгэн цагт нууц биш болно гэдгийг мэдэхгүй байсан юм.
Энэ олныг хамарсан алан хядагчдын бүлэглэл ердөө бусдыг самууруулах зорилготой байсныг мэдээгүй. Харин гол цохилт нь огт өөр талд байсан юм. Шернерч Скорценич хамтран амжилтанд хүрнэ гэдэгтээ бүрэн итгэсэн байсан. Харин Шернер надад энийг сануулж өгсөн юм. Тэрний царайг сайн тогтоож ав. 35 жилийн дараа тэр мэдээж өөрчлөгдсөн л байх. Гэхдээ та тэрнийг таних байлгүй. Тэрний гар намайг шууд багал зурдна гэж бодохгүй байна. Тэр танаар дамжуулан намайг цааш нь харуулахыг оролдоно. Энэ царайг тогтоож аваарай. Чэрийн санал болгоод байгаа зүйл хийхэд их хэцүү юм аа. Яг л манад байгаа юм шиг байна. Тэрний хийх гэж байгаа зүйлийг урдчтэй хэлэхэд их хэцүү. Тэдний Хенинч вэ, Сталинч вэ, Черчиллч вэ, Рузвельтч вэ маш том засгийг жолоодож байсан. Ямар ч үйл явдлыг, ямар ч байдлыг өөрчилж чадна. Эртнээс төлөвлөсөн уулзалтыг ч дураараа өөрчилж, хойшлуулж чадна. Хэрвээ би мэддэгсэн бол энэ гурвыг 2 сарын дараа хаан хэдэн цагт уулзахын бараг цаг гарч болтугай мэдвэл амжилтанд хүрэх боломж байна гэдэгт итгэнэ. Энийг таагүй байна. Энэ үнэхээр итгэмээргүй юм аа. Тэд 2 сарын дараа хаан уулзахаа мэдэхгүй байгаа. Хэрвээ та бид хоёр мэдчихсэн бол аль хэдийн удирдах байсан юм. Тэд мэдэхгүй байж болно. Харин би яг мэдж байх ёстой. Ингэж Рузвельтийн тогооч нь Филиппин эмэгтэй байсан. Тэр 11-р сарын 2-р хагаст Флоринд амралтаа өнгөрүүлж байсан юм. Та яг л тагнуулын ажилтны мэдээ уншиж байгаа юм шиг ярьж байна шүү. Чамд дуулгах бас нэг юм байна. Холбоотнууд Тегеран нисэх буудлын руу явдаг замд байрлах эмнэлэгт 11-р сард хорлон сүйтгэгчдийн бүлгийг нууж байна гэдг нь германчуудад аль хэдийн тодорхой болчихсон байсан юм. Энэ нь Сталин, Рузвельт, Черчилл нарын уулзалттай яг таарч байгаа юм да. Ийм л байна. Цаан чинь юу болж байна? Ороо орж байна. Бас нэг эмэгтэй байна. Бас уу? Нэг хүнтэй юм солилцоод байх шиг байна.
Ороор онгорхой. Бэ зөвшөөрч байна. Хамгийн гол нь уулзсан газар цаг нь надад тодорхой болчих шиг боллоо. Би тэр гурвыг 11-р сарын 30-нд шөнийн 12 цагийн орчимд Тегеран дахь Английн элчин сайдын яамд уулзсныг би яг мэдэж байна. Ийм байх боломжгүй. Чиний яаж мэдэв? Тэд энэ тухай өөрсдөө ч мэдээгүй байсан. Тэдний хоёр нь одоохондоо 3 дахь хүн чухал биш. Энэ тэрний санааны гүнд нь байсан. Цаг нь болохоор бүх юм жамаараа болно. Бас үйл явдлын олон хэлбэр. Сар өдрүүд байрны талаар дахин хэлэхэд Тегеран дахь Английн элчин сайдын яамд 11-р сарын 30-ны шөнийн 7-оос 12 цагийн хооронд гэдгийг л хэлэх байна. Чи энэ бүхнийг яаж мэдэв? Черчилль үү? Нам тараа. Тэнгэр минь ийм амархан байсан гэж үү? Тийм ээ, төрсөн өдөр. 11-р сарын 30-нд ноён Уинстон Черчилль 69 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэрний энэ баяр заавал ирэх ёстой байсан. Танаас би нэг л зүйл хүснэ. Өнөөдөр сэтрүүлэлгүй Ираны талд алба хааж байсан хижээл насны иранчуудын нэр хаягийг олох хэрэгтэй. Ялангуяа тэр Швейцарт амьдарч байгааг нь. Нэр Дариуш, Перс үндэстэн 55 настай 45 жилийн өмнө Ираныг орхин гараад Швейцарт амьдарч байгаа. Эрүүлв. Судасны хатуурал даралт ихсгээс өөр хүн зөөр байхгүй. Байдал их баян. Хөөхөдтэй юу? Хүүтэй. Бас Дариуш Испанд амьдардаг. Хэргийг хэн авч байсан юм? Өмгөөлөгч Жерар Симон. Энэ Дариуш. Өмгөөлөгч Жерар Симон энэ. Байна. Ноён Симон тантай ярих хэрэг байна. Би сонсож байна. Миний тань тавих санал танд ямар ч санагдсан бай. Тэрэнд анхааралтай хандахыг хичээгээрэй. Та өөрийнхөө үйлчлүүлэгч Дариушийн Тегеран хадгалагдаж байгаа хэрэг дээр нэмэлт зүйл анги оруулах хэрэгтэй байна. Та өөрийн ухаантай байна уу? Энийг хийхдээ юм ч хэцүү биш байх гэж бодож байна. Та энэний хариуд $10,000 авна. Хэрвээ зөвшөөрөвөл маргааш гэхэд энэ мөнгө таны дансанд орсон байх болно. Тийм ээ, би зөвшөөрч байна. Сайн байна, баярлалаа. Зүгээр дээ. Сайн байна уу эмчээ? Өнөөдөр таныг нас барсан хүн дээр очихыг хүсэж байна. Та энэний үхлийн шалтгааныг тогтоож бүртгэх ёстой. Би тэрнийг зүрхний шигдээсээр нас барсан гэж бодож байна. Харин таны хаар өөр өвчнөр үхсэн байвал та өөрөө үхнэ. Уучлаарай эмчээ, таны хөлс. Маргааш нааша Швейцарын хөдөөлүүлэх албаны хүн ирнэ. Тэр бүгдийг зохицуулна. Эцэгтэй анхааралтай хандах хэрэгтэй байсан юм да. Чи өнөөдөр Швейцар буцах нэ? Чамд шинэ даалгавар ирсэн. Их чухал. Чи Тегераны 17 цагийн дэсэлгэр зорчигчдын дунд явна. Зорчигчдыг анхааралтай ажиглаарай. Ялангуяа баян иранчуудын бүлгийг анхааралтай ав.
Тэдний донд онц аюултай тусгай ажилтнч байж мэднэ. Энэ чиний мөнгө тасалбар. Харин үлдсэн зааварчилгааг болвол Тегеранд очсон хойно чинь өгнө. Хадагтай маа дэдэв. Тийм ээ. Би танилцсан баха. Би бол өнгөрөгдсөн юм. Энэ таны тэш юу? Тийм ээ. Ингээд л болоо юу? Гайхалтай. Таныг персээр сайн ярьдаг гэж дуулсан. Тийм ээ. Би Иран 7 жил амьдарсан. Миний мэдэж байгаагаар та Орос гаралтай гэсэн баха. Тийм ээ. Миний эцэг 16 онд Оросоос явсан юм. Харин би Парис төрсөн. Таныг үүргээ мэдэж байгаа гэж бодож байна. Бараг л тааварлаж байна. Орчуулга хийх бах. Тийм ээ, жижиг сажиг зүйл хийнэ. Товчхондоо хэлэхэд орчуулагч нарийн бичиг. Ойлгомжтой. Та оросоор ярьдаггүй. Тийм ээ. Орос болон англиар ярьдаг. Зүйтэй. Ноён Жерар Симонов. Өдрийн мэнд ноён тон. Өдрийн мэнд хатагтай. Женевийн оршуулах ёслолын компани ажилтан байна. Намайг Макс Ришар гэдэг. Зүгээр Макс гэсэн ч болно. Их таатай байна. Танилццгаа. Энэ бол Парисаас ирсэн манай орчуулагч эмэгтэй. Таны хүссэн ясаар энэ эмэгтэй бидэнтэй хамт явах юм. Гайхалтай хадагтай та надтай өглөөний доовол би ихэд баярлан шүү. Баярлалаа. Би юм идмээргүй. Яагаад тэр билээ. Ноён Ришар. Би танд аюул тулгарч болзошгүй зарим нэгэн хэсгийн талаар тайлбарлах хэрэгтэй байна. Тийм. Гарсон. Хадагтайг хүргээд өгдөө. Баяртай хадагтай. Ноён Жерар минь дээ. Таныг ингэж дуудахыг зөвшөөрнө биз дээ. За. Бүх юм сайхан болно гэж бодоорой. Арай бодит юмны талаар бодоцгоё. Жишээ нь та бид хоёр оройг хамт өнгөрөөд өгч юм уу? Би их олон удаа өхөлтэй нүүр тулж байсан болохоор амьдралд бүр ч илүү хайртай болчихсон юм шүү. Хадагтай таны кофегаар дайлж болох уу? Юу? Уучлаарай, би таны кофегаар дайлах гэж юм л да. Ямар кофе вэ? Жинхэнэ кофе 2 дахин боловсруулсан. Та хэн бэ? Миний хэн байх нь хамаагүй. Би зүгээр л таныг дайлмаар байна. Яагаад ийм юм бодов? Зүгээр дээ. Их хачин байна. Зүгээр л надад сайхан кофе байгаа болохоор тэрнийг хэд нэгэнтэй хуваалцмаар санагдаад тэгээд л таныг сонгочихлоо. Та болгоно. Та юу гэж бодож байна? Юу ч биш дээ. Зүгээр л надад ац тарлаа. Энэ таныг уу? Тийм байна. Би явъя да. Их баярлалаа. Баяртай. Анхаараарай. Женев Тиграны чиглэлд нисэх 17 дугаар чиглэлийн онгоцонд бүртгүүлсэн зорчигчид та бүхнийг онгоцондоо суухыг урьж байна. Болгоно. Бурхан минь та юу? Таныг онгоцоор нисэж байгаа нь ид шид байха. Та Тигранаас ч байна. Тэгран. Хачи юм аа. Би таныг дахин харна гэж бодоогүй шүү. Санаандгүй учраас. Тийм ээ, санамсаргүй. Санамсаргүй тохиолдол гэдэг бол байгалийн агуу их залтай бөгөөд ухаантай үзэгдэл гэдгийг та мэдэх үү?
Тань тохиолдох ямар ч үйл явдлыг үрдэгчлэн таах боломжгүй. Хүмүүс ямар ч үйл явдалд орооцолдож болох ч гэлээ хамгийн гол хүчин зүйл бол хүн төрлөختний түүх урагшилсаар байдагт байгаа юм. Хүний амьдрал өөр байдагч эцсийн эцэст бүхэл зүйл хүнд тохиолдонд төрөх, үхэх, хайр, дурлал. Хардаа. Би санамсаргүй л нэг сав кофе худалдаад авчихсан. Наадах чинь жинхэнэ Бразил кофе шүү. Та уувлаа. Баярлалаа. Зэрэгэлдэх гудамжинд мухлаг шатаж байсан болохоор нь л худалдаад авчихсан юм. Тэгэхээр нэгдэх тохиолдол зэрэгэлдэх мухлаг шатсан. Намайг энэ нисэх буудлын руу ирэхээс өмнө олсон бусад жижиг сажиг зүйлсийг орхийлдөө. Цааш нь өнөө өглөөжингөө бороо орсон. Орсон. Энэ бас л тохиолдол. Ягд гэвэл салхи өөр зүг рүү үлээж өөр газарт бороо орж байсан бол та бид хоёр энд нисэх буудлын дээр суухгүй л байх байсан. Бас л тохиолдол. Хамгийн сүүлийн тохиолдол бол би таныг биш өөр хүний кофенд өрөх байсан бол яах вэ? Тэгэхээр энэ бүх тохиолдлууд зэрэг тохиолдсноор та бид хоёрын зам энд давхцаж байна. Тэгэхээр та бидний энэ учрлыг хагас жилийн өмнө хүнсний мухлаг шатснаас олсон гэж хэлэх гээд байна уу? Яг л наадахыг чинь хэлэх гээд байна. Тиймгүй бол бид танилцахгүй байсан. Намайг Андрей гэдэг. Харин намайг Мари гэдэг. فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار والجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان صدق الله العظيم اللهم اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين Ямар өршөөлгүй дэлхий вэ? Аимшигтай газар. Яагаад тэр заавлын даршуулахыг хүссэн юм бол? Магадгүй энэ төрөл саднад нойрсож байгаа авах. Энд юу ч үлдээгүй юм шүү. Тэгсэн ч тэд энд л байгаа. Энэ хөрсөнд. Хүн өгсөн ч гэсэн бүр алга болсон гэсэн үг биш. Шарил алга болсон ч өөрөө энэ газар шоронд чингсэн байгаа. Энэ өхөл үеэс үед үргэлжлэнэ. Магадгүй мөнхөрч ч болно. Энд их моготой гэж ярьцгааж байсан. Энд халуун чулуутай болохоор тэр. Тэр шарлыг хардаа. Оо, орой минь. Би тантай ярих чухал хэрэгтэй байна. Сонсож байна. Орой минь. Би шийдэж чадахгүй их удлаа. Ноён та намайг өршөөгөөрэй. Хамт явж хөзөр тоглол яасан юм бэ? Энэ хэрэггүй юмнууд толгооноос гардаггүй. Би галзуурхан. Гэхдээ тэр эвэрүүл байсан. Эвэрүүл байсан гин шүү. Надад нэг эвэрүүл найз байсан. Тэрний найз нас барсан чинь их нэртэй гэрэлчихсэн. Тэгэхээр ийм юм хийсэн эвэрүүл гээд байгаа хүн өгсөн хүнээс ялгаа юу вэ? Тийм ээ? Би гуйж байна. Намайг ойлгол доо. Энэ хэрэгт анхааралтай ханд. Энд хүн амны хэрэг болчихж. Юу хийхэж би мэдэхгүй байна. Эсвэл цагтаа тэрх үү? Эсвэл Би мэдэхгүй байна. дагалдах бичиг баримтан дээр нэмэлгийн дүгнэлт байсан шүү дээ. Цагаан дээр хараар. Дариушин тархины цус харвалтаар нас барсан гэж чигсэн байна лээ. Би сайн санаж байна. Гэсэн чинь энд нэг л биш байна да. Намайг уучлаарай. Сайхан амар цагаарай. Сайхан амраарай. Би ч бас явлаа. Тэгмээргүй байна уу? Итгэхгүй байна. Герман. Сайн уу Андрей? Сайн уу Герман? Цаг баг байна. Илтгэдэ. Юу гэж илтгэх хэвдэ? Одоохондоо Дариушигийн ертөнцөөс зуурдаар явсныг л нотолж байна. Хэн нэг нь Тегеранд хууль бусаар ирэх хэрэгтэй байсан биз? Би өмгөөлөгч гэж бодож байсан. Харин өнөөдөр тэр миний сэжгийг үгүй хийчихлээ.
Тэр цагдаа тандах гэж байснаа болоо тэнд ч юу ч хийхгүй байхаар шийдсэн. Харин оршуулгын ажилтан ч бас ямар нэгэн өөс яв гаргаагүй л байна. Гэхдээ нүдэн таалагдахгүй байгаамаа. Нүдэн яасан гэж ямар ч хөдөлгөөнгүй нэг л ондоо инээж байсан ч өөрчлөгдөхгүй л байна лээ. Орчуулагч эмэгтэй. Орчуулагчийн хувьд харамсалтай л байна. Энд чинь хот сая нэгэн цаашаа харжглаа. Вавилоны зуршил. Өдөр бүрэл буудалцаан дээрэм тонуул. Хүн амны хэрэг гарч байх юм дөө. Чамайг наашны явуулсанд би их баяртай байна. Энэ бол Нартайн. Чамд тусалж байна. Найн Симон. Найн Симон. Найн Симон. Та зүгээр үү? Та Туслаарай. Тэнд хүн алуулчихсан байна. Андре, хаалга онголгоорой. Би байна. Ремэнд. Та энд юу хийж суугая? Ямар нэг юм болоо юу? Та яагаад вэ? Зүгээр үү? Симон яасан? Тэнд. Симон тэнд. Яг юу болсон юм бэ? Намайг ороход тэр аль хэдийн өгчихсэн байсан. Би таны хаалгагч, Максийн хаалгагч нүдэд лээсэн. Тэр бас байхгүйсэн. Хэм бэ? Хаалгааны. Одоохоо түргэл. Яасан бэ? Симон алуулчихч. Ямар Симон? Манай Симон.
Өмгөөлөгч. Хэзээ? Дөнгөж сая. Намайг нэг хүн цонхоор хараад байсан. Би тэрнийг харсан. Та юу ч хараагүй юу? Үгүй хараагүй. Та нар цагдаа дуудаг уу? Үгүй хэлээгүй. Тэгвэл хэлэх хэрэгтэй. Би танд найзлаа. Одоохон цагдаад мэдэгд. Одоохон. Явцгаая. Соно. Нөхрийг маань жил хагасын өмнө германчууд бодож хураасан. Харин охин минь Францад үлдсэн. Тэр минь жаахан шүү. Өршөөрөө хадагта та намайг залгаарай гэсэн шүү дээ. Харамсалтай ноён лигрэн Лондон руу ниссэн. Доотлох худалдаараа надад их харамсалтай ноён та. Тэр аль хэдийн явчихсан. За мэдээ. Би чадвал танд мэдэгдэнэ. Баярлалаа ноёнтон. Ноён лигрэн би тантай тааралсан ямар их Яваа хэрэг вэ? яв. Би завгүй байна. Уучлаарай намайг. Би одоо нисэх гэж байна. Уучлаарай хадагта. Би завгүй байна. Би хөгжим асаачгүй. Та дургуцахгүй байж. Машин хүнтэй. Би харж байна. Би маш их яарч байна л да. Та хаашаа явж байгаа юм бэ? Распегийн өргөнчлөө. Гайхалтай. Бараг дэрэгдэн юм байна. Би нисэх боол руу явах Энд гэсэн. чинь октоор зүгчтэй. Айлзаг руу явах нь тань хамаагүй шүү. Тэр дуурахгүй байгааг харж байна уу? Өөрөө зөвшөөрч байна гэсэн үг. Тэр надаас салчихсан гэж бодож байгаа бах та. Хэн? Тэр өмгөөлөгч. Тэрний гинтэн бэлгүүлж байгаа да. Би тэрний газар таагаар оруулна. Би эргэлцэхгүй байна хадагтай. Натали Лёй. Цагдаагийн мөрдөгч Форш. Цагдаагийнхныг тэсч чадахгүй нь. Яагаад гэдгийг би өөрөө ч мэддэггүй. Танд их гэлээ. Та хийлдэг байлаа. За явцгаая. Явъя. Явцгаая. Энэ тэнгэрийн байж байгаа гэдэг. Эсвэл наргараад л үгүй бол бороо ороод л. Распей өргөнчлөө. Уучлаарай мөрдөгч та намайг хүлээж байл да би удахгүй эргээд ирнэ. Та арай дэмдэж байна гэж бодохгүй байна уу? Тэрнийг хардаа яваад өглөө. Ямар ичхүүргүй юм тэм бэ? Яг онож хэллээ. Ноён лигрэн. Дахиад л та юу? Та намайг ахад харсандаа баяртай байгаа чинь харагдаж байна. Одоо цаг алга байна шүү дээ хадагтай минь.
Та надад ганцхан мөчл зарцуулж. Айл хэдийн онгоцондоо суухыг Би зааруулчихаа. таны тухай сонин дээрээс бүгдийг уншсан ноён лигрэн. Манай ээж 43 оны хэрэг даралцж байсан гэж Хадагтай. шийтгэж байсан. Тэрний эргэн тойронд юу болж байсан талаар намайг ойлгоочтой, хадагтай. Таны яриад байсан гар бичгийн зохиолчтой миний ээж танил байсан. Гэхдээ энэ тийм ч чухал биш гэдгийг Уучлаарай. ойлгоо. Хэргийн учир гэвэл Уучлаарай, би танд тусалж чадахгүй. хүн байсан. Ээж Би манай танд тэрнийг энийг насаараа ярих хайсан. хэрэггүй. Энэ бол мэрэгжлийн ёс зүй. Уучлаарай намайг. Энэ маш чухал зүйл шүү дээ. Би танаас гойж байна. Би Лондоноос хэдэн өдрийн дараа эргэж ирнэ. Тэгээ танд туслахыг хичээе. Та миний албан өрөөрөө залгаарай. Сайн яваарай. Би тогч. Чи сонсвол. Тэрний их нь энэ хэрэгт холбоотой юм шиг байна. Тэрнийг мөрд. Өрчөгрөө. Такси. Такси. Хадагтай. Хүнтэй юу? Хүнтэй. За суу. Та байсан юм уу? Танд их баярлалаа. Хадагтай таны Джеймс. Та Джеймсээ аваач. За холдож үз. Тааханда тэр надад нэг ч үг хэлсэнгүй. Хөгийн бие тоос амтаа. Явцгаах уу? Явцгаая. Намайг хүлээж өгсөнд баярлалаа. Хадагтай та надад утасныхаа дугаарыг өгч чадахсан болов уу? Миний хүү? Та санаа зовтгүй зөвхөн албан шугамаар ярина. Энэ миний сонирхдаг тоглоом биш байна. Эндүрч байна да. Бүх юм Легренээс шалтгаална. Тэр миний анхаарлыг татаад Тийм байна. болохоор та хэрэгтэй хүмүүсийнхээ утсыг лавлахаас авч болно. Баруун дохиогоо унтраагаад зүүн тишээ эрэгдэ. Та юу хийгээд байна? Дүрм зөрчиж байна. Гэж мөрдөгч. Би бодлоо өөрчлөлөө. Эргээд Юу яваарай. ярих гэж? Яг уу, эргээд нисэх буудлын руу. Нисэх буудлуу? Тийм ээ, би нислээ. Хаашаа? Лондон руу. Үршигрээ таа чи нарай галзуу юм биш үү? Тийм ээ. Мэдээд байсан юм аа. Та энд юу хийж байгаа юм бэ? Энд амьдэрдэг. Уучлаарай. Би хажуугийн хаалганд байдаг юм л да. Би хаалгаанд орчлаа. Намайг уучлаарай ноёнтоо. Төрүүлээгээрээ хадагтай. Яасан бэ ноёнтоо? Ямар нэг юм уухгүй юу? Би мэдэхгүй байна л да. Яадгийн блэ? Хамт жаахан суугаачтай. Хэрвээ та хүсэж байгаа болж болно. Баярлалаа танд. Энэ ямар кино вэ? Эх эртний баримтат кино. Энэ ямар хот вэ? Дорнодын хаан их тал байх. Та тэнд байсан уу? Санахгүй байна. Магадгүй л юм. Би маш олон газараар аялсан. Дорнодын хотод бие биентэйгээ их төстэй байдгийг. Баярлалаа. Энэ хэн бэ? Ядуу хүн үү? Эсвэл гуйлахч юм байх. Их сони юм аа. Таны нэр алдар Намайг Франсуас гэдэг. Харин таныг? намайг Макс. Таны эрүүл мэндийн төлөө Макс.
Энэ миний эгч. Тэр зөвхөн эгч маань байгаа зогсохгүй ээж маань хүртэл мөн. Миний эцэг их дэлхийн 1-р дайны ихээр тахлаарнаас барцгаас. Эгч маань намайг өсгөж өндөл гисэн. Дотор байранд оруулсан. Их сургууль зурахыг хүсдэг байсан юм. Яг үнэндээ надаас болж тэр энэ дипломаттай гэрэлсэн. Дайнаас өмнө тэр нэг нааш нь хүүхдүүдийнх нь хамт Иранаас авчирсан. Тэгтэл дайн эхэлж бид биенээсээ салцгаас юм да. Үннийг хэлэхэд Ариушийн цогцыг хүргэж ирсэн явдал бол зөвхөн ихчээсэл болж хийсэн хэрэг. Би тэрнийг олох ёстой. Энэ миний үүрэг. خدمت تو رسیدیم. Юу гэнэ? Тэр ирчихлээ гэж байна. Тэрний ирснийг би харж байна. Тэр энэ цуг. بفرمایید. بگویید که اون دو نفر حاضرند ملاقات کنند. Тэр хоёр тантай уулзахыг хүсэж байна. Хэзээ? بگوید کی؟ فردا ساعت 10 قبل خونه فرخ. Маргааш Фарах цааны газарт уулзна гин. Мэдээ. خوب ما رفتیم. Юу? Тэр одоо явлаа гинэ. Явгаа. خب مرسی. Баярлалаа. Энэ хүн жолооч. Бид дайнаас өмнө Английн элчинд хамт ажиллаж байсан юм. Дараа нь тэтгэвртэй гарсан. Нас нь болоод л. Мария, чи намайг энэ сэжигтэй хүмүүстэй байнга биечлэн уулзаад байхаар гайхаж байна уу? Тийм ээ, надад үнэхээр таалагдахгүй байна. Та ч өөр арга алга да. Албан ёстой ажил бол цаг үрээд байдаг юм. Энэ хүн намайг хэрэгтэй хүмүүстэй маань холбож өгдөг юм. Үнэн дээр бол маш их төлбөр төлөх хэрэгтэй байдаг ч юм бүхэн өөрийн гэсэн хуультай байдаг байна доо. Тийм ээ, би ойлгож байна. Хэрвээ та намайг байхгүй байсан бол энэ ажлаа яаж хийх байсан бэ? Чи юу ярина вэ, Бария? Би шууд л үхэх байх. Би өөрийн төрөлх хэл болох Перс хэлнээс өөр нэг ч хэл мэдэхгүй. За. Сайхан амраа. Мария, би танаас нэг зүйлийг хичээнгүйлэн гуйх гэсэн юм. Хэн нэг нь миний нуулзалтуудын талаар мэдэх юм бол надад маш таагүй юм болно. Мэдлээ хинч мэдэхгүй. Сайхан амраа. Сайхан амраарай. За. Оршуулгын ажилтнанд барыг сэжиглээд байх юм алга. Дотор хуудас цамцнуудал харин зэвсэг. Буу болон бичиг баримт нь алга. Харин тэрний тэмдэглэлийн дэвтрийг шалгасан чинь байранд нь буцааж тавьсан ч нэг хуудас миний анхаарлыг татлаа. Тэгээд эхлээд би тэрнийг нууц тоо байна гэж бодлоо. Дараа нь графикч юм шиг санагдаад би зураад ирсэн хардаа. Энэ тоонууд ямар учиртай юм бол да утгыг нь олов. Цаг уу газар уу мэдгч юм алга да. Нас уу хүйс үү юу юм болоо? Хэрвээ энэ 39 тоо сар өдөр байвал яах вэ? 11 сарын 30 байвал тэгвэл 30 жирхэг 2-ын тоо ямар утгыг агуулж байж болох вэ? Сард 32 гэсэн өдөр байхгүй. 32 гэсэн тоо юм болов уу? Базараа. Хэрвээ 11-р сарын 30 дээр 32 хоногийг нэмвэл яах вэ? 1-р сарын 1 болно. Шинэ жил. Үгүй утгагүй юм. Тийм ээ. Энэ үед их хурал аль хэдийн ажиллаа дуусчихсан байх бах. Тийм ээ. Хэрвээ хасвал 10-р сарын 29 болно. Бас л ямар ч утгагүй тоо гарч байна. Базараа. 10-р сарын 29 чинь бидний Тегеранд очсон өдөр. Яг мөн. Энэ бидний Тегеранд очсон өдөр байна. Тэгэхээр энэ хоёр тооны хооронд холбоо байна. Ямар ч байсан 30 бол сарын өдөр болж таарлаа. Тийм ээ, тийм байдаг байж. 11-р сарын 30-нд ямар нэг юм болох ёстой.
Мария. Үчимэнд. Өнөө шөнө би чухал уулзалттай таны тусламж хэрэгтэй байна. Мэдлээ. Мария. Тийм ээ, миний толгой нас ч бас хөөрхий Симоны өвхөд салж өгөхгүй л байна. Үгүй ээ, тэр дээр минь зэлээс болоогүй. Үгүй. Тэр амаа хамхиж чадаагүй учраас л өгсөн гэж бодогдоод байна. Та энэ үгээрээ юу хэлэх гээд байна? Юу ч биш дээ. Садид баашийн хүүтэй уулзах ёстой юм. Аремент. خوش آمدید. بفرمایید. بفرمایید. Боломжтой юу гэж асуу? این ممکن است؟ بله. بله. невозможно. Боломжтой гинэ. Авч ирсэн үү? آوردید؟ بله آوردیم. Тийм ээ. Тайлбарлаа. شعر بدهید. این دیوار. Энэ бол хашаа. این منزل اونهاست. Энэ тэдний байшин. اینجا در ورودی. Гол хаалга. اینجا سرسرا. اینم حمام. Хонгил. Угаалгын өрөө. Зөөр рүү ордог хаалга нь Хонглоор явах хэрэгтэй гинэ. از این سرسرا میشه رفت و در انتهای آن دری است و پشت در پلکونه و اونجا همیشه تاریکه. چون لامپ شکسته. Төгсгөлд нь шат байгаа. Тэнд гэрэл нь хагарсан болохоор үргэлж харахгүй байдаг гинэ. Мария удахгүй тооллогын цаг болно. Та зочлууд руугаа буцах хэрэгтэй. Би эргээд ирнэ. Мария. Симоныг би шал дэми юмнаас болоод амиа алдчих юм та гэж үргэлж бодох боллоо. Дэми юмнаас болоод аимшигтай гот. Би таны төлөө том их санаа зовоод байна. Явда Мария, чамайг машин хүлээж байгаа. دارم در رو میزنم. Хэмбэ? Би байна. Уучлаарай Макс. Би ахаа танд хэлмэрч хийж өгч чадахгүй. Мария намайг битгий орхил доо. Уучлаарай. رفتن و مادام چیز بود برگشت. حتما خیلی عجله داره. آدم چی خوندن داره میره. خیلی کار خوبی. حتما یه کار خوبی. Сонсож чадав уу? Тийм ээ, нэг л үгийг. Үргэлж Английн элчин сайдын ямыг цохиулгаад байна. Мэдээ байна уу? 32 дугаар хуудас. 11-р сарын 30-нд Уинстон Черчилль төрөлсөн. Энэ тэгэхээр 11-р сарын 30-нд 3 толгойлогч Английн элчин сайдын яам дээр болох баярын зоогонд ирнэ гэсэн үг. Тийм бол германчууд энэний төлөө мөрий тавьсан байж таарах нь тэднийг алдаагүй гэж бодож байна. Бидэнд хоёр асуултад байсан тийм ээ. Хизээ хаана Английн элчин сайдын яам дээр 11-р сарын 30-нд тэгээд харин хамгийн гол асуулт гарч ирж байна. Яаж оршуулгын ажилтан ямар аргаар Английн элчингийн газарт нэвтрэх болж байна? Тийшээ орох ямар ч боломж байхгүй. Энийг нэл хүүхэд ч мэднэ. Тийм ээ. Гэхдээ тэр тийшээ орж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Тийм ээ. Чиний зөв.
Чи тэр оршуулгын компани ажилтныг зогсоох хэрэгтэй. Үгүй ээ. Хууль дааныг бүхэлд нь толгойлж байгаа хүн байна. Тэрэнд зэрэг хийх аятайхан төлөвлөгөө байгаа. Оршуулгын газрын ажилтан ямар нэгэн байдлаар тэдэнтэй холбоо тогтоохыг оролдоно. Бид энийг хизээ хаана болохыг мэдэх хэрэгтэй. Хэрвээ тийм юм болохгүй бол яах вэ? Тэд заавал уулзнаа. Заавал уулзна. Учир юу вэ гэхээр оршуулгын газрын ажилтанд ердөө жижигхэн гар бүү бий. Тэрнийг халдлага хийхэд тэмч тохирсон зэвсэг биш гэдгийг чи өөрөө мэдж байгаа. Мэргэжлийн зэвсгийг хамгийн эцсийн мөчтөд даалгаж өгнө. Энийг л гол хүн нь тэрэнд өгнө дөө. Тэнд эртний эдлийн дэлгүүр байна. Би мэдэж байна. Өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн мэнд. Та юу авахаар ирэв? Бид зүгээр л харах гэсэн юм. Та болгоно. Та манай дэлгүүрт ирж байлуу. Үгүй дээ. Би Тегеранд ирээд удаагүй байна. Энэ дэлгүүр өмнө нь аавынх нь байсан. Харин дараа нь энэ хүнд худалдчихсан. Тэр намайг таньчих шиг боллоо. Энд миний хөөхт нас өнгөрсөн юм. Миний эргэн тойронд бурхтын зураг цутгамлууд байдаг байсан. Би тэдэндээ яг л хөөхлөдөд тоглож байгаа юм шиг л тоглодог байлаа. Тэдэнд өөр өөрнөр өгчгөөдөд ярилцдаг байж үлээ. Тэд намайг ойлгодог байсан. Дараа нь олон жилийн турш надад зүүдлэгддэг. Энэ баримлыг хардаа. Намайг таньж байх шиг байна. Тэдний зараг байгаа нь ямар сайн хэрэг вэ? Би бүр бага байхдаа энэ өрөөнд унтдаг байсан. Харин би одоо тэрний зүүд байсан эсхийг сайн санаж чадахгүй байна. Чи өвдөж байна уу?
ерөнхийлөгч нарын машинууд зүүн зүг төвөрсөөр байлаа. Тэр үед бүрэн хамгаалагдсан ерөнхийлөгч Рузвельт Америкийн элчин сайдын яам руу тойрсон замаар явж байлаа. Тэгээд удалгүй товлсон газараа ирлээ. Черчиллийн уулзалтыг хязгаар нутаг зохион байгуулсан юм. Тэрний замд хамгаалалтанд туваарсан Персийн эргүүлийнхэн ямар ч нэмэргүй байсан. Зүгээр л анхаарал татах зорилготой байлаа. Цагдаагийн машин дохиогоо хангинуулан өмнө нь явж чухал нөхцөлд үүсэх эрсдлээс сэргийлж байсан юм л да. Черчил энийг ингэж дүрсэлсэн байна. Өөрийн дурдтгал дээр хэрвээ буу юм уу тесрэгчээр зэвсгэлсэн 2 юм уу 3 шийдэмгий хүнтэй байсан бол ингэж хамгаалуулаад явахгүй байх байсан юм гэж бичсэн байдаг. Бид зорьсон газраа хүрэхийн даваан дээр бид 3-4 минут байрнаас хөдөлж чадахгүй персүүдийн үймэн дунд зогсож байлаа. Хэрвээ намайг асар их эрсдэл хүлээж байгааг эртнээс анзаарч мэдсэнсэн бол хамгаалалтын талаар энэс ч илүү арга хэмжээ авах байсан юм. Гэвч юу ч тохиолдоггүй. Би хүмүүс рүү харж инээмсэглэн харин тэд над руу харан инээмсэглцгээж байсан юм. Бас манай үйлчлүүлэгч өөрийн дурдтгал дээр ингэж бичсэн байна. Би хүмүүсийн дундаас сугаран гарч машинд дөхөн Черчиллийг харсан юм. Тэр надаас хэдхэн метрийн зайтай байлаа. Би тэрэнд гараа хүргэж болохоор байсан. Надад нэг л хачин мэдрэмж төрсөн. Хувь тавилан биднийг хамтд нь гээгүүлсэн юм. Гэхдээ би буудаагүй. Надад нэг юм саад болсон. Одоо болтол юу гэдгийг би бодоод олдоггүй юм. Тэр магадгүй хараал эзэн Франц археологч намайг ядаа мэт дагаж байсан орчуулагч эмэгтэй байсан байж болно. Эсвэл зүгээр л аз байсан байх. Энэ хуучин хот Черчиллийг эвэсэн юм. Сталин орондоо яаж орсныг тэгэранд хэнч мэдээгүй юм. Хүмүүс анхаараарай. Та бүхэн саяхан үзүүлсэн материалыг санал болгож байна. Хальсаар байгаа. 1943 онд бичсэн Адольф Гитлерийн гарын үсэг бүхий түүхийн баримт бичиг. Баримт бичиг нь 3 өндөрлөг рүү халдах уртын хариалт ажиллагааг зохион байгуулах тухай байсан байна. Уг ажиллагааг зохион байгуулж байсан хүмүүсийг болон тэдний нэрийг хэн ч мэдээгүй юм. Баримт бичигт алуурчны хочийг дурдсан байдаг. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжээчин комисс эцсийн дүнг гаргасан бөгөөд уг баримт бичиг жинхэнэ болохыг баталсан. Эхний үнийг дуудаж байна. 250 мянга 300 мянга 600 мянга 650 мянга ноёдоо. Уучлаарай, өршөөгөөрэй. Ноён таан уучлаарай. Ноёдоо. Над руу дөнгөж сая Парисаас залгалаа. Миний үйлчлүүлж байсан банкыг цагийн өмнө дээрэмдсэн байна. Өөрөөр хэлбэл баримт бичиг болон кино хальсыг хадгалж байсан сейф алга болсон байна. Маш их гай тохиолоо. Харамсалтай энэ удаагийн дуудлага худалдааг явуулах боломжгүй болсонд хүлцэл өчье. Ноён татагтай нараа. Одоо та бүхэнд 15 дугаар зууны үеийн нэр нь үл мэдэгдэх зураачийн зурсан зургийг худалдах гэж байна.
Гараа өргөцгөө. Бүгд хэн ч хөдөлж болохгүй шүү. Нэг ч хүн байрнаасаа хөдөлж болохгүй. Ойлгов уу? Хэрвээ эсэргүүцүүд онгоц дэлбэрэн шүү. 50 бай ноёдоо. Сандралд хэрэггүй. Бид хэнд ч муу юм хийхгүй. Та хоёрыг гараа өргөх гэж байна шүү. Бүгд байранда хөдлөхгүй шүү. Гараа дээш. Гараа толгой дээрээ. Ярьж болохгүй шүү. Та ууно. Би уудгүй. Та надад таалагдчих байна. Та харин надад таалагдахгүй байна. Энэ тийм чухал биш ээ. Явцгаая. Хөгийн амтан. Барьж бай. Мо адгийн тэн. Би чамд үзүүлээд өгнө гайгүй. Аль бос. Бос гэж байна шүү. Чи яасан хитэ залгичих юу аа? Залуу. Юу бодоо. Арди. Битгий хөдөл. Бүгд гараа дэйшээ. Хөдөлж болохгүй шүү. Хэнч байрнаасаа хөдлөхгүй шүү. Тэрнийг бууд. Би хэвтгэж байна шүү. Хэвтгэж байна. Чи яаж байна? Бүгд гараа толгой дээр аваарай. Сонсвоо. Чи яаж байна? Таарсан авш. Эндээс хурдан зай. Бүхээг рүү яваач. Нохой бас. Ной тадах танараа. Энэ бяцхан гэмт хэрэгтний өмнөөс би та бүхнээс уучлалт хүсье. Бид дээрэмчэд биш. Харин энэ жаахан хэтрүүлээд уучихсан юм шиг байна. Та нарт хэлэх сайхан мэдээ надад байгаа. Засгийн газар бидний бүх болцтыг биелүүлсэн. Баярлалаа. Хэрвээ тэд биднийг хуурахаар оролдвол бид онгоцыг дэлбэлнэ. Нэгдүгээр анги төгсөв.